Бид өдөр рекорд хийчих. За, Ринцэн гараа өргсөн байна. Сайн байцгаана уу хүмүүсээ. За, өнөөдөр чи амарч байгаа юм чинь видеогоо нээж болно шүү дээ. Ажиллаж байгаа хүн байх гайгүй байлгүй дээ. Сайн намсаа ихтэй. За, шинэ оны минь хүмүүсээ. За, 2021 оны 1 сарын 1 болсон байна. За, 8 сар 8 цаг 16 минут хичээлээ эхлэе. За. Зарим хүмүүсийг би мьют хий шүү. За бүгдээрээ мьют хийгээрэй. Өдрөө видеого нэгээрэй. Нэгээд залбираад эхлэе. Нэ. За. За залбираад тэрэ хичээлээ эхлүүлье. Өдрөө залбираарай. За. За баярлалаа эзэмд гайхалтай сайхан мөчийг өгж таны үгийг сонсох боломжийг олгосонд. Тэгээд ирж буй шинэ оныг бас бидний ивэж өрөөж өгөөрэй аваа. Өнгөрсөн хуучин оныг минь ивэж өрөөж өгсөнд баярлалаа. Өрөөлтөө ивэлтээ сайхан он өнгөрлөө. Амен. Өнөөдрийн өдрийг минь ивэж биднийгээ бас таны үгийг сонсох боломжийг олгож өгсөнд баярлалаа. Өнөөдрийн өдрийг нь бас бүгдийг ивэж өрөөж өгөр бүх жилийн туршид бас бүх хүмүүсийг ивэж өрөөж өгөөрэй аваа. Тэгээд Bible study зааж байгаа багшийн нас ивэж өрөөж түнд мэрэгэн ухааны хайрлаараа аваа. Энэ бүгдийг би таны хүү Есүс Христийн нэрээр дамжуулан танаас гуйж байна. Амен. Амен. За сонсогдож байна уу хүмүүсээ? Сонсогдож байна. Сонсогдож байна. За. Хэлж танихгүй байж магадгүй өдрөө байгаа. Мэддэггүй хичээлд нөгөө ажилдаа болоод ерөөсөө ордгоо. Тэгээ өнөөдөр амарч байгаа учраас орж байгаа. Тэгээд бас танилцаараа заримтай. За. За би зарим хүнийг уг нь мьют хийх ёстой. Тэрийг яаж хийх вүлээ? Хүмүүс өөртөө мьют хийгээд гэрээ. За болцсон. Окей. За бид нар Марк номын 14 дээр явж байгаа. Тэгээд Марк номын 14-ийн бидний эзний зоогийг за над чам дээр 2 дарна гинэ. За. Make hostile гэж гарч ирж байна. Ориглоо өөрөө гарч ирэхгүй байна. Ask unmute өөрөө ч. Make чамаг host болгочих чинь намайг host болгож чадах юм уу? Ориглоо. Энийг чухал биш юм чи хичээлээ эхэлчихэдэг хүү. Гацхгүй бол явчих. Хоёлаа туршилт дараагийн үедээ хий заяа. Окей. За. За Марк 14 дугаар номдэр бид нар ер нь бол хэцүү хичээлүүд явж байгаа шүү дээ. Одоо яг нэг Есүсийг цовдлдог хэсэг явж байгаа. Тийм учраас нэлээд шинэ оны ихэнд хүртэл жаахан хэцүү хичээл үзэж байгаа. Тэрийг бас бодолтойгоороо. Тэгэхээр би өнөөдөр тэрийг бас арай жаахан хөнгүүлэх талаар биш Есүстэйг нь ярьсан. За эдийн зүйлдийн өмнө Марк 14-ийн 53. Тэгэд Есүсийг тэрүүн тахилчийн давчруу бүх ахлах тахилч нар ахлагчд болон хуулийн багш нар цугласан байлаа. Петр тэрүүн тахилчийн хашаанд ортлоо Есүсийг алсуур дагжээ. Тэр бараа болгочдын дунд сууж гал дулаацсан байв. Ахлах тахилч нар болон зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлүүд нь таарахгүй байлаа. Зарим нь босоод Есүсийн эсрэг хурамчаар гэрчлэн гараа баригдсан энэ зүмээ би устгаж 3 хоногийн дотор гараа баригдааг өөрийг босгоно гэж түүний хэлхийг сонссон гэв. Худлаа хэлж байгаа шүү тий. Үүнд тэдний мэдүүлэг таарахгүй байлаа. Тэрүүн тахилж босож голн зогсоод Есүсээс чамд хариулах юм алгүй. Чиний эсрэг эднэр юу гэрчилж байгаа юм бэ гэж асуув. Гэвч Есүс дуугүй байж юу ч хариулсангүй. Тэрүүн тахилж дахиж түүнээс асуув. Чи Магдалт нэгний хүү Христ юм уу гэлээ. Энэ нөгөө Масая аврагч эзэн юм уу гэж сууж байгаа. Яг англиар болохоор Есүс би мөн. Есүс энэ дээр хариулж байна тийм үү? Та нар хүний хүүг хүчит нэгний баруун тал заларч Тэнгэрийн үлсээр ирэхийг харах болно гэв. Тэрхүүн тахилж дээлээ хүү татан бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу?
Бурхныг драмжлахыг та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна гэв. Есүс өөхөх ёстой гэж бүгд яллаа. Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг боогоод, нудраглан жанжиж эхлэн иш үзүүлээд гэж байв. Гараа бологчд нь Есүсийн нүрийг алгадаж байлаа. За, энэ хэсэг дээр болохоор нөгөө түрүүчийн хичээлүүдэд дээр юу заасныг хэлье. Түрүүчийн хичээлээр бид нар Есүсийг баривчилж өгсөн байгаа. Тэгээд Петрийн тухай юу гэж хэлсэн бэ гэхээр за чи дахиад 2 дорогтгоос өмнө та чи 3 та үгүйсгэх болно намаа гэж хэлсэн. Тэр талаар ярьсан. Тэгээд яг ингээд та нарыг ингээд намаа баривчлах юм бол хонжныг зөхөх юм бол хонь бүгдээрээ бутарна. Та нар бүгдээрээ бутаад алга болоод тухтаачнаа гэж хэлсэн байхгүй. Энд тэр бүх юм нь болж байгаа байхгүй. Есүсийг баривчлах үед бүх нөгөө дагалдаад явж исэн 3 жил хагас дагуулаа явж исэн бүх шавнар нь бүгдээрээ зугтаачж байгаа. Тэгээд бас өөр хүмүүсээ дагуулж яваагүй байсан тухайн үед яг залбирж явах үедээ 3 хүнийг аваа явж исэн. Тэр талаар үзсэн байж байгаа. Тэгээд бас сүүлчийн зоогийг барьсан байгаа. Марк 14 дээр. Тэгэхээр энэ дээр одоо юу гарч байгаа юм бэ гэхээр тэгэхээр яг нэгсэндээ эн чинь шүүх засаглалтай. Тэгэхээр яг Ромын Пилат захирдаг байсан үе байгаа байхгүй. Тэн дээр очихоос өмнө за энэ хүний гэмтэй юу гин буруугүй юу гэж гэрчээр бас баталгаажуулдаг байсан байгааз. Тэгэхээр шүүх засаглал энэ төрийг бол бурхан угаасаа биднэрт өгсөн байж байгаа. Өгсөн байна. Тэгэхээр энэ бүх бурхан өгсөн зүйл байгаа. Тэгээд яг энэний дагуу тэд нар яах гэж шийдэх гэж оролдож байгаа байхгүй. Тэгэхээр гэрчийг мэдүүлэг тавьж байгаа. За энэ хүн одоо буруутай буруугүй гэдэг. Тэгэхээр нэлээд хэдийн гэрчийн үгнүүд нь зөв таарж ах хэвээр. Зөв юм ярьж байвал бүгдийнх нь яадаг вүлээ үг нь таарж идэг тийм үү? Буруу юм ярихаараа л үг нь яадаг вүлээ зөрөөд идэг байгаа. Тэгэхээр буруу хүмүүсийн ярьж байгаа зөрж байгааг яах вэ? Харуулж байгаа. Тэгээд Иесус ерөөсөө мэдүүлэхэнд ерөөсөө хариулахгүй би чив чимээгүй байна гэж бас иш үзүүлсэн байдаг. Яг тэр нь биелж байгаа ганцхан юмд хариулж байгаа. Чи тэр Масая буюу аврагч эзэн юм уу гэж хариулахад би байна гэж үг болж хэлж байгаа. Би байна гэдэг бол I am that I am буюу англиар би байна гэдэг үг бол маш тийм чухал мундаг үг байгаа. Нэгсэндээ бурхан би байна гэдэг үг нэлээд хэдэн удаа гарсан байдаг Библийн туршид 6-7 удаа гарсан байдаг гэж бичсэн байдаг. Гэтэ би яг өөрөө бол тоолж үзээгүй. Гэтэ миний мэдхийн надад би байна гэдэг үгийг хамгийн айхтар хэлсэн үг нь бол миний бодлоор Мосогийн би байна гэдэг үг. Мосодор бурхан бухт ингээд гэрэл гараа байжсэн чинь би ямар бурхан бэ гэж бурхан Мосод би бол би байгаа юм а гэж. I am that I am. Өөрөөсөө юу ч биш. Нэгсэндээ би бол ардталт нь юу ч байж болох. Орчин ертөнцийг бүтээсэн тэр бурхан. Тэгээд I am гэдэг үгээр Иесус би хариулж байгаа байхгүй. Би байна гэж хэлж байгаа. Би бол би байгаамаа гэдэг нь би бурхан юм а гэж бид нар Масаа аврагч юм а гэдгийг хэлж байгаа. Яг хэлж байгаа байхгүй өөрөө. Иесус худлаа хэлж чадахгүй түүний мөн чанар нь өөрөө тэр. Тийм учраас тэгж хэлнэ гэдэг нь би ч та нарын аврагч тэр бурхан ч байна гэж хэлж байгаа. Тэгэхээр би бол би байгаамаа гэдэг нь болохоор ихэнх дахин шүтэнд болохоор одоо гэдгийг тэр бурхан энэ бурхан гэж нэртэй байдаг. Харин яг бидний шүтдэг бидний итгэдэг энэ бурханд нэр байдаггүй. Яг Ишуа гэдэг нэр байдаг, өчнөө олон нэр эсвэл байдаг. Ард нь ямар ч нэр зүүж байдаг. Ягаад гэвэл энэ бурханыг одоо гэдгийг бид нар гараараа хийгээд шүтэж чадахгүй байхгүй. Яг л орчин ертөнцийг бүтээсэн тийм агуу том бурхан. Тэр том бурхан юу гэхээр гарынхаа хуруунд би дэлхийг ингээ барьдгаа гэж хэлж байгаа байхгүй юусээс. Тийм том бурхан байхгүй. Тэр чинь хаач ямар зурганд зурх боломж байхгүй гэсэн үг. Тэгээ би бол би байгаамаа л гэж хэлж чадна. Би чинь би шүдэл гэж хэлж чаддаг байхгүй. Тэгээ ихэнх хүмүүс бол би өөр хүн болох гэж дандаа тэмцдэг. Би лаг болох гэж байгаа, би мундаг болох гэж байгаа, би баян болох гэж байгаа, би алдартай болох гэж хэлдэг. Харин юу ч болох шаардлагагүй. Би бол би байхад хангалттай гэж хэлдэг ганцхан бурхан байгаа байхгүй. Тэр нь энэ байна. Тэгээ би бол тэр би байгаамаа гэж хэлж. Тэгээд тэгэж ерөөсө тэрийг л хэлж байгаа. Би тэр аврагч эзэн би чинь би байна гэж хэлж байгаа. Тэгсэндээ Иесус өөрийгөө би чинь бурхан шүү. Тэгсэндээ бурхан гурлаар оршдог. Ариун сүнс Иесус хүү бурхан гэдгийг бурхан байдаг, гур байдгийг нэгсэн мөртлөө нийлээд нэг байд болдог гэдгийг хэлж байгаа үг байхгүй. Тэр хин хүмүүс Иесус чинь бурхан мөн биш гэж янзаар маргадаг л та. Тэгэл миний сүнсийг хараад өө янжмагийн сүнс байна ч юм уу те миний биеийг харснаа өө чиний бие чинь чи биш штэ чиний л биш үү гэж шинж хэлэхгүй үсттэй. Миний зургийг хүртэл хараад янжмаг гэж таньдаг. Яг тэрнтэй адилхан бурхны хүүг, бурхны сүнсийг, бурхны үгийг бурхан байна л гэж хэлнэ. Тэгэхээр тэр чинь би шүү дээ гэж Иесус өөрөөдөө хэлж байгаа байхгүй. Энэ бол нэгсэндээ би яг тэр алуулахаас өмнө хэлж байгаа ганц үг нөхгүй. Би чинь би шүү дээ гэж хэлж байгаа. I am that I am гэж хэлж байгаа. Тэгэд энэ үг өөрөө маш тийм хүчтэй том үг.
Нэгсэндээ хүн таниул бүгдээрээ ингээд баг сүгдэж унахаар тийм үг байхгүй. Гэтэл харамсалтай тэр үед хүртэл тэрийг танихгүй л байгаа. Заримдаа бид нар нүдэн сохор болсон байдаг. Тэгэхээр энэ сүмдэр юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө би үхээд 3 хоноод амьдлна гэдгийг яасан байна. Буруу орчуулаад, буруу яриад тэгэл ингээд үгийг говьлж байгаа тухай хэлж байгаа байхгүй. Тэгээд бүгдээрээ гэрсэн чи тэр нөгөө магтаалтын энэ үг Христ мөн юм уу гэсэн Есүс би байна гэж хэлж байгаа. Мөн биш би байна. Тэгээд та нар юу гэж байна? Хүчит нэгний баруун талд заларч Тэнгэрийн үсэр эрхийг минь харах болно гэж хэлж байгаа. Тэгээд дахин эрхийгээ дахиад бас яг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс яасан бэ? Тэдний гэрчээрэг байхгүй нь Бурхныг драмжилж байна. Дэдийн дэд Бурхныг драмжиллаа. Өөрийгөө Бурхан гэж хэллээ. Аллаа гэдэг чинь. Тэгээд өөдөөс нь яасан гэж нулимж нүдийг богоод нудралн жанжиж иш үзүүлэх гэж хэл. Баруун олгочд нь Есүсийн нүрийг алгадаж байлаа. Тэгээ яасан бэ? Есүсийг алгадаж тамлаж зовоно гэд байсан бас л нөгөө иш үзүүлэх нь яасан блэ? Биелсэн. Намайг зовоно, намайг тамлана. Тэр үед нь би зовно штэ гэж хэлсэн. Тэр бүгдийг хийж. Иш үзүүлээд. Тэр ихэнх хүмүүс иш үзүүлээд гэдэг үгийг янз бүрийн байдлаар хэрэгжилж идэг. Энэ дахиад бас яг тэгж л хэрэгжилж байгаа. Юу гэж хэлж байгаа вэ гэхээр одоо ингээл өөчи иш үзүүлээд гэдэг байхгүй. Би анхандаа мэдэхгүй тэгэл нөгөөдг нь хэлдэг байсан л та одоо тэгэхээр болсон. Арай жоохон ухаантай болж байгаа юм болов уу эсвэл Бурхныг арай сонсдог болж байгаа юм болов уу мэдэхгүй байна. Гэтэ энд бол их муухай хэлж байгаа байхгүй. Цохоор хин чамайг цогсон хилээдэх гэж хэлж байгаа байхгүй. Нулимад хин нулимсан чи тийм мундаг юм бол мэдээдэх гэж хэлж байгаа. Тэгээ Иесус уг нь мэдхүү. Мэдэн штэ. Дахиад 2 донгодхоос өмнө чи 3 удаа үнэхээр надаас угнаа гэж Петрт хэлж чадсан мэт. Би өвхөн алуулна хэдэн 700 жилийн өмнө 600 жилийн өмнө энд юу болохыг хэлж байгаа байхгүй. 600 жилийн өмнө хэмээг хэлдэг хүн нэг 1-2 минут секундын өмнө хэлж чадахгүй чадна шүү дээ. Гэтэ Иесус яг энэ үед чимээгүй л байж байгаа. Ягаад гэвэл түрүүч өмнөдөр хэлсэн мэт. Би тэр 60 сая тэнгэрлэгчээр та нарыг би авчирч чадахгүй гэж юу? Нэг тэнгэрлэгч 185 мянган хүнийг алах чадaltaа шүү дээ. Тэр чинь зүгээр дэлхийгээр нь арчиж чадах хүч надад байгаа штэ миний ард гэж хэлж байгаа байхгүй Иесус тэгж хэлдэг үстэй. Гэхдээ би энэ миний биш Бурхны хүслээр учраас би ингээ бууж өгөөд та нарын өмнөөс би энэ цовдлох төстэй учраас энийг хийж байгаамаа. Нэгсэндээ Бурхны хүслээр энийг хийж байгаа байхгүй. Өөр ямар ч хэрүү одоо өөрөх нь хүсэл болол армаа ингээ дуутахад бид нар зүгээр ингээ унж байгаа байхгүй хүмүүс. Тэгтэл яг бидний төлөө энийг хийж байгаа. Петрийг хашааны доохноор байдал тэрхүүн тахилчийн шивгчэнгүүдийн нэг нь ирж дулаатч байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж чи ч бас Назарын Иесустэй хамт байсан шүү дээ гэв. Тэр харин үүнийг үгүйсгэж чи юу ярьж байгааг чинь би мэдчихгүй ойлгохгүй байна гэв. Петр гарч хашааны өдрөөр дөхөв. Азган дахиад онгодов. Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад тэнд байгс дахин энэ тэдний нэг байна гэжээ. Гэвч Петр үүнийг дахин л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгс Петр чи гарцаагүй тэдний нэг мөн учир чи Галилех юм байна гэлээ. Гэтэл тэр хараал тавин тангарлаж та нарын яриад байгааг энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр мөчд азган дахиад 2 дахь удаага донгодлоо. Тэгээд Петр азган дахиад 2 удаа донгодхоос өмнө чи намайг 3 таа үгүйсгэн гэж Есүсийн өөрт нь айлтж байсныг сарлаа. Тэр асгартал юм л. Нэгсэндээ 12 дагалдагчаа та нар бүгдээр ургана гэж хэлсэн чинь Петр яасан бэлээ? Үгүй би мундаг те ургахгүй штэ гэж хэлсэн чинь ургаж байгаа байхгүй. Тэгээд гэтээ би энэ Петрийн ургасан тухай та нарт ярэ гэж бодоогүй. Энэ ингээд 4 сард болж байгаа үйл явдал байгаа. 5 сарын 20-нд нар Пентекост өдөр болоод ариун сүнс Иесус дахин амьлаад 40 хоног амьд байгаа. Буцаад дээшээ яваад тэгээд ариун сүнсээр буулгаж байгаа байхгүй. Хүч орцсон дараа юу болж байгаа тухай би бас ярьж өгье гэж бодсон. Ягаад гэвэл бид нар алдаа гаргахыг Бурхан мэдчихэдэг. Чи ингэж намайг үүсгэнэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бид нар урахгүй гэж бартам цаг гаргаад би чадахгүй би өстө таныг өгсөн чи одоо хамт өгсөн штэ гэж нэг өнгөржсэн хүмүүс одоо яж нь би нүний чинь танихгүй мэдэхгүй гэж хэлж байгаа байхгүй. 3 жил дагалдуулж явсан Петр маань тэгж хэлж байгаа үсгэж байгаа. Тэгэхээр бид нар Иесусыг дагаа явж исэн ч гэсэн заримдаа бид нар бүдрэх унах юм зөндөө болдог. Тэрийг Бурхан мэдчихэл байдаг. Харин ариун сүнсийг хүлээж авах үед бид хүчийг олдог байгаа. За би яг Үйлс номоос уншия гэж бодсон. Үйлс номын 3. Үйлс номын 3:1-8. Петр Иохан нар залбирал болдог 9-р цагт сүм рүү явж байлаа. Төрөлхийн сунг нэгэн хүний хүмүүс өдөр бүр авчин сүмийн үзэгслэн тэмээх дааман хаалганы дэргэд суулгаж тэрээр сүмд эргэстээс гуйлга гуйдаг байв.
Петр Иохан нарыг сүмд очиход тэднээс гуйлгагүй. Петр Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон нааша хар гэв. Тэднийг юм өгөх нь гэж гордон тэр тэднийг харав. Харин Петр түүнд надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа би чамд өгье гэд Назарын Есүс Христийн нэрээр босоод явахтун гэж хэлээд баянгараас нь барьж өндийгсэнд түүний хөл шагаа тэр даруй хүч орж өсөн зэг зогсоод алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж цавхчин Бурхныг магтав. Сүмийн үдгсэлэн дааман хаалганы дэргэд гуйлга гухаар суудаг байсан нэгэн болохыг таньж түүнд тохиолдсон юм. Нэгсэндээ яг энэ үйл явдал дахиад онгодоод нөгөө хүмүүс чинь нөгөө Петр 3 удаа Иесусыг үүсгэсэн хүн дөнгөж сар хагасын дараа энэ үйл явдал болж байгаа байхгүй. Сар хагасын дараа тэр 3000 хүнд номлоод тэнд байсан хүнийг гуйлгач нь яасан бэ? Идгээж байгаа байхгүй. Яагаад гэвэл ариун сүнсээр дүүрсэн байна. Үйлс номын яг 4 дээр ингэ хэлж байгаа байхгүй. За тэгээд нөгөөд чинь хүн идгээцсэнгээ баримтлагтад хэлж байгаа байхгүй. Тэд нөгөө эдийг голдоо зогсоогоод ямар хүч, ямар нэрээр та нар үнийг үйлтэнвэ гэж байцаав. Энэ үед Петр ариун сүнсээр дүүрч тэдэнд ард түмний захирагчид болон ахлагч нараа бид уг өвчтөе хүнд сайн үйл хийснийхаа төлөө тэр хэрхэн идэвхжийн тухайд өнөөдөр байцаагдаж байна. Байгуул та нарын цовдлсон, үхэгсдээс Бурхны амьлуулсан Назарын Есүс Христийн нэрээр энийг л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо өрөөл болгож зогсож байгааг та нар бүхэн бас бүх Израиль түүнийг мэдтгвэ. Тэр бол барилгачдад та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч товор аврал үгүй. Учир нь бид аврагдах болох өөр нэр Тэнгэрийн дор хүмүүн ис өгдөв. Эрдэм номгүй юм сураагүй Петр Иохан хоёрын зөрөгтэй байгааг тэд хараад гайхацхан Иесустэй хамт байсныг мэдв. Идэгсэн хүн тэдэндээ зогсож буг хараад тэдэнд эсэргүүцсэн хэлэх юу ч байсангүй. Тэгж Петр Иохан нарын тэдэнд та нарын Бурхнаас илүү сонсох нь Бурхны өмнө зөв үү? Өөртөө шүүн тугаахтун учир нь бид үдсэн сонсноо яхаа зогсоож чадахгүй гэж хэлж. Тэгэхээр нэгсэндээ дөнгөж 11-нд нэг цаг сар 15 хоног за нэг сар 20 дээдл нь 2 сарын дараа болж байгаа байхгүй. Нэгсэндээ яг Иесусыг дөнгөж цохоо алаа бутраал ингээд баривчлал авангууд Петр чи яасан мань бүгдээрээ тарж яваад айцсан байж байгаа. Тэгэхээр бидэрт яадаг байх вэ? Ариун сүнс бууж орж ирэх үед хүчийг өгдөг байхгүй. Ямар хүч, ямар чадлаар гэхэд Петр ариун сүнсээр дүүрч хэлж байгаа байхгүй. Нөгөө хүн чи яасан мань айхаа бэлдсэн байгаа зү Петр. Харж гэнэ үү? Ариун сүнс орж ирэх үед бид айхаа бэлдсэн байдаг. Ариун сүнсээр дүүрэх үед бид яадаг вэ гэхээр Тэнгэрийн хязгаар хүртэл зүгээр л Бурхныг тунхаглаж чаддаг байхгүй. Тэгээд ариун сүнс дүүрээгүй яадаг вэ? Айж, шичирч, сандарч хүнээс айдаг байхгүй. Одоо энд юу гэж байна? Би хүнээс айх юм гэж хэлж байгаа байхгүй. Хуучин яалаа? Бүтэн 2 за дээдл нь 2 сарын өмнө тийм үү? Хүнээс айгаад тэр бүр хүндээ ямар хүнээс айжлаа нөгөө авгаагаас айгаад зүгээр л нэг жоохон цай чанжаас авгаагаас айжсэн шүү дээ. Айгаад өө би энэ хүний чинь танихгүй, Иесусыг танихгүй. 3 жил хагас ментор хийсэн, өөрийн хамт усан дээр дагуулж явж ийсэн, тэр олон гайхамшигыг үйлдсэн, та аврагч эзэн Масая мөн гэж хэлж ийсэн тэр хүнийгээ өгөөсгөө зогсож байсан. Тэгэхээр энэ дотор Иесусыг өгөөсгөж хүмүүс зөндөө би мэддэгч хүн байгаагүй зарим нь бол мэдхгүй байхдаа үүсгэж хүмүүс ч бий. Гимшин. Тэгэд бол гимшиг үед Бурхан уучлж цэвэрлдэг баг. Бурхан энэ хүмүүсийг хайсан уу хаяагүй дээ буртраа салаа явцсан хүмүүсийг яасан бэ нэ? Нийлүүлээд буцаагаад авчирж байгаа байхгүй. Ариун сүнс бүр хүч өгөөд. Тэгээ ямар хүч өгсөн гэж энэ бүр надад байгаа хүчээ өгье. Чи Иесусийн Назарын Иесус Христийн нэрээр яасан гэж байна. Босгож байгаа байхгүй. Ямар хүч өгсөн бэ? Зүгээр суужсэн хүмүүсийг аж байна. Нааша хараа. Надад алт мөнгө байхгүй харин өөрт байгаагаа би чамд өгье гэж байгаа. Тэгэхээр тэр хүч нь өөрт нь өгдсөн байгааз. Назарын Есүс Христийн нэрээр босоод явахтун гэж. Яаж вэ? Өвчтөө буй насаар өвчтөө байгаа тэр олон 12 хаалгатай байдаг лөө тэр олон хаалгуудтай хаалга болгоч нөгөө нэг юуны хаалга, хаягдлын хаалга, юуны хаалга гэдэг баахан хаалгуудтай шүү дээ. Үзэгслэн гэдэг хаалган дээр зогсдог байсан гуйлагч юм байгаа байхгүй. Тэгээ тэрийг тэндээр орсон бүх хүмүүс яадаг байх нь хараа шүү дээ. Чи гуйлгуугаа сууж байгаа хүнийг бүгдээрээ хардсан байгаа зү. Тэгээд тэр хүн гордоо л говлог гойдог байх нь шүү дээ. Тэгээ энийг хэдэн төр өгчих байх гэх. Тэгсэн чинь урдаас нь юу гэж байна?
Надад алт мөнгө байхгүй харин надад байгаагаа үгүй гэж байгаа зү. Тэр хүч нь бурхан танд өгөгдсөн хүч байхгүй. Танд өгөгдсөн хүч байхгүй. Ариун сүнсээр дүүрсэн. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэх явдал бол маш чухал. Есүсийг хүлээж авах нь чухал уу? Маш чухал. Есүс хүлээж авч байгаа. Гэхдээ Есүс юу гэдэг вэ? Би чам туслагчийг өгнө гэдэг байхгүй. Ариун сүнсийг өгөх нь маш чухал байна. Нөгөө аймхаа айгаад хүнээс айгаад юу ч биш бүр нэг авгаагаас айгаад би тэр үнэ чинь танихгүй штэ. Юу яриад байгаа чи мэдэхгүй гэд орилж исэн Питер яасан бэ? Питер энд яаж байгаа байхгүй. Өө би хүнээс айх юм уу? Би Бурханаас юм нэдтэй гэд хэлж байгаа байхгүй. Танаас айх юм уу? Баривчлал та. Алуул та гэд яг тэгээ байж байгаа байхгүй. Тэгээ олон хүнд тунхилж байгаа байхгүй эзнийг. Тунхалтад та юу гэж нь ариун сүнсээр дүүрч гэж байгаа байхгүй. Тэр хин ярьж байна? Ариун сүнс ярьж байгаа байхгүй. Та нар баригдахаасаа битээ амд чинь би үг өгнө гэж хэлж байгаа шүү дээ. Тэр ямар ч боловсролгүй байсан Питер гэж хэлж байгаас харж байна уу? Ямар ч боловсролгүй байсан Питер ингэж ярихыг хараад Иесустэй байсан мэдсэн гэж байна. Нэгсэндээ яаж вэ? Бурхан ариун сүнс дүүрэх үе чиний тэр боловсрол, чиний нас, чиний хөгшин залуу огт хамаатай биш болж байгаа. Тийм байгааз? Огт хамаатай биш. Тийм учраас нөгөө өөрийгөө харж болохгүй байхгүй. Өө би чи хөгшин үнштэй, би чи хил усаад энэ хүмүүст яаж туслах юм? Тийм юм байхгүй байхгүй. Ариун сүнс танаар ярих үед та хүчиг болж байгаа. Ариун сүнс танаар ярих үед тэр хүмүүс эдгэр чөлөөлөгдөж байгаа. Тэр хүмүүс сонсоод итгэж байгаа байхгүй. Тэнд байгаа адья, энд байгаа янжмаа ч юм уу, тэнд байгаа хүдрээ, тэнд байгаа пүүжээ энэ төр сонирн биш байхгүй. Яагаад гэвэл бурхан хэнийг ч ашиглаж чадах байхгүй. Тэр урагсан хүнийг яаж ин ашиглаж байгаа үстэй. Нөгөө аймхаа булчгал загас чинь ямар ч боловсролгүй Питерийг ашиглаж байгаа байхгүй. Хамгийн агуу мундаг яасан байна? Хүн болгож байгаа шүү дээ. Тэгээд юу гэж ин тэр хүнийг Иесусийн нэрээр босготун гэж хэлж байгаа. Тэгээ энэ чи ямар их мэдлэр хүч чадлаар энийг хийнэ вэ? Олон хүн тэгж хэлдэг. Энд хичээл заагаад явж байгаа би нэлийн ментор хийж байгаад одоо бас өдрөл чөлөөлт хийгээ явж байгаа юм байгаа. Тэгээ сүмийн пастор нэрээд нөгөө хүмүүс өдрөл чөлөөлт хийгээд хүмүүсийг эдгийгээ чөлөөлсөн чинь юу гэж хэлсэн гэж сүмийн пастор хүн орж ирээд чи ямар их мэдлэр энийг хийж байгаа? Чамд сертификат байна уу? Чи айл нэг сүмд 2 жил явсан уу гэж хэлж байгаа. Яг энэ парсаа шиг юм ярьж байгаа үстэй. Ариун сүнсийг тэр хүн яаж хорно вэ? Тэгээд нөгөө хүн чи уйлаад багшаа одоо би яах вэ? Янжмаа минь гэж ярьж байгаа. Би тийм хэлсэн. Чи хүнээс хайсаар байна уу? Чамд ариун сүнс байгаа чи юунаас айна вэ гэж хэлсэн би. Тэр хүмүүс хавчиж штэ сүм чуулга хүртэл авчиж байгаа байхгүй одоо. Нэг хүн яасан маань эдгэрчгэр нэг хүний эдгэрлийн төлөө энэ бид 40 минут сууч нь юу ч биш үсттэй. Тэр хүн эдгэрчих юм бол гайхамшиг үсттэй. Хүн зовлонгоосаа ангидчихвол нэг хүн муу сүнсээсээ салчвал тэгтэл ямар их мэдлэр хийнвэ чамд боловсрол байна уу чи аль сүм тариач ингэж загинсан байна. Тэр хүн эмэгтэй уйлсан байна. Намайг туслах хүн алга байна, хавчаад байна гэж хэлсэн. Би хэлсэн. Та нар хавчагдана. Бид нар бүгд хавчагдана шүү дээ. Харин юу биднийг хавчдахгүй гэж хизээч хэлээгүй байхгүй. Та нар хавчагдана гэж хэлсэн байхгүй эсэргээрээ. Гэтэ юу гэж чинь хэний нэрээр хэлсэн гэж байна? Өнөөх нэрээр хэлсэн гэж байгаа сте. Та нар тэр хавчаад байсан, цовдлоод байсан тэр Бурхны амьлуулсан Назар Есүс Христийн нэрээр энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо ирүүл зогсож байгааг та нар бүхэн Израиль хүмүүс мэдтгүй гэж байгаа байхгүй. Энэ л нэрээр. Тэр юугаар хийдэг ах нь бид нар Есүсийн нэрээр хийдэг байхгүй. Есүсийн нэрээр. Тийм учраас та нарт би хэлдэг шүү дээ. Есүсийн нэрээр нэг бүтэн өдөр бясалгал хийгээд хичээл гойдог. Юу вэ тэр Есүсийн нэрэнд тэр хүч нь байдаг байхгүй. Нэрэнд нь. Тэгээд би та нар ялагдах гадар Есүсээ л гээд байгаараа гэж хэлдэг тийм үү? Тэгээ Есүсээ гээд дахаар нөгөө муу сүнсэн чинь янз бүрийн гайгүй болчдөг үстэй. Хүч ороод. Тэгэхээр Есүсийн нэрэнд учир байгаа байхгүй. Нэр нь хүчтэй. Яагаад гэвэл бидний ард нөгөө овг аймаг болдог үстэй. За одоо боржгоо овгийнхан тэр овгийнхан. Ард нь Иесус Христийн гэдэг овгтой болж байгаа байхгүй бид нар. Янжмаа Христ гэдэг овгтой болж байгаа. Тэгэхээр чинь би янжмаа Христийн овгийнхан болох нь шүү дээ. Тэгэхээр би энэ нэрээр би юу хийж чадах юм бэ? Энэ нэрээр би энийг хийж чадах байхгүй. Энэ нэрээр би хичээл зааж чадна. Энэ нэрээр би тэр хүнийг бос гэж хэлэхэд яах юм бэ? Босгох нь шүү дээ. Тэр хүн идэрх нь шүү дээ.
Есүсийн нэрээр босох гэд босох нь. Есүсийн нэрээр чи муу сүнс чи зайл гэд яах юм бэ? Зайлах байхгүй. Яг тэр эрх мэдлээ сүнсийн төвшин тэр хүмүүс муу сүнсүүд мэдэх байхгүй. Өө би Есүсийн нэрээр зарагдах ёстой гэдгээ яг үлээ мэднэ. Харин хүн мэддэггүй байхгүй. Тэр пастор мэдгүй. Пастор нөгөө махан биеэл юм харж ирдэ. Өө чам диплом байна уу? Чи хинээр ямар хүчээр чинийг эдгэж ин гэж хэлж чинь. 2000 жилийн өмнө болж байгаа юм одоо ч болсоор л байна. Бүр сүм чуулган дотор болсоор байна. Чи ямар нэрээр энэ хүнийг эдгэн вэ гэж хэлсэн. Тэр нэг билевсэн эмэгтэйг эдгэж ээ. Тэнд 20 жил эдгэрэл чөлөөлж явагдаагүй. Иесусийн нэрээр бос гэсэн чинь тэр хүн босчихгүй юу? Чихэн сонсчихгүй юу бас? Унаад өгс ариун сүнсээр дүүрээд. Хөх ариун сүнсээр дүүрээд ундын байна янжмаа гэж хэлсэн надад баярлаад. Чи баярлах яах вэ? Хавчигднаа л гэж хэлсэн би. Тэгэхээр булангийн та нар чулгдсан булангийн тулгуур чулуу. Нэгсэндээ бид байшингаа хаана барьж байгаа юм бэ гэхээр Иесус Христ дотор барьж байгаа. Христ дотор байшингаа барьсан буюу Христ дотор бид нар байх үед тэгээ ариун сүнсээр дүүрэх үед хүчийг олж байгаа. Бид нөгөө урд нь 3 удаа Иесус Христийг нөө гэснэ үгүй гэснэ хавчижсэн үү тэр хамаагүй байхгүй. Тэгээ бидний хуучин амьдрал магадгүй дахин шүтэн шүтчихсэн байж болно. Юу ч болж исэн байж болно. Өмнөх амьдралаа бити бод сан. Сатан тэрийг сануулдаг. Наад чи урвсан гэсэн энд Петр чи урвсан гэж хэлсэн байна уу? Чамд урвсан чи хүч өгөхгүй гэж хэлээгүй үсттэй. Тэгэхгүй үсттэй. Өө чи сул дорой чи боловсруулахгүй гэж хэлсэн үү бурхан? Хэлээгүй үсттэй. Хэлээгүй. Тэгээ надад байгаагаар би чамд өг. Ёо чи Иесус надаар Иесус Христосийн нэрээр босгох гэдэг нь босгоч. Тэр энэ амьдралд бид нэр алдаа гаргаж бүдэрдэг. Энэ амьдралд махан биеийн төвшнүүдтэй махан бие сэтгэл санаа сүнс гээд. Тэгээ энэ хүн ариун сүнсээр дөрөв сүнсээр өсчгээд бүгдийг хийж болж байгаа. Харин махан биеийг харах үед яаж байгаа чам тийм мэдлэг болсол байна уу? Чамд ямар их мэдлэг чиний хийж гинэ гэд шүүж байгаа байхгүй. Одоо ч энэ шүүлт явагцаар л байна. Та нар битээ санаа зовроо. Энэ сууж байгаа та нар идэрх гэж орж ирсэн байж болно. Чөлөөлөгдөх гэж орж ирсэн байж болно. Энэ зүгээр бурхны үгийг сонсох гэж орж ирсэн байж болно. Хэрэв би янжмаагаар заах юм бол та нар 1 удаа 2 удаа орж дахиж орж ирэхгүй шүү дээ. Яг бол тэр чинь сүнсний хоол болж чадахгүй. Ихэд сандаа нэг сайн лектор 1 юм уу 2 цагаар сонсно үстэй. Харин ариун сүнс ярих үед та нар дахин орж ирээд би эндээс нэг юм олж авах гээд байна гэж хэлдэг. Би ариун сүнсэнд бууж өгөхгүй та хичээлээ заагаа чи ариун сүнсээ гэж би гуйн заадаг. Яагаад вэ? Би ярих юм бол янжмаа ямар ч хэрэггүй шүү дээ. Ариун сүнсээр заах үед та нар уйлдаг, ариун сүнсээр заах үед та нар эдгэрдэг, ариун сүнсээр заах үед чөлөөлөгдөг. Яг бол ариун сүнсэнд хүч байгаа учраас. Иесус хүртэл ариун сүнсэнд найдсан байхгүй. Иесус ариун сүнсээр бүхнийг хийсэн шүү дээ. Хамт. Тийм юм чинь бид нар ямар ариун сүнс хэрэгтэй гэдгийг та нар мэдэж байна уу? Тэр уйлангаа тэр нөгөө хавцгар тэр нөгөө өнөө үгүй шүү дээ гэж буцдаг, эргэж буцдаг. 3 жил Иесус Христийг бүр масаа тэр аврагчийг дагаж явчаад тэгж сурчаад өгөөсгөж байгаа байхгүй. Харин ариун сүнс авах үед яаж ин 2-3 мянган өмнө хүчийг болоо та нар бас би яахгүй гэж хэлж байгаа. Ариун сүнсээр дүүрэх үед бид нар харин тэгж хэлж чаддаг. Ариун сүнсээр дүүрэх үед бид нар айхгүй хичээл заадаг. Бид нар ариун сүнсээр дүүрэх үед тэр хүмүүс итгэж чөлөөлөгддөг. Тэгэд энэ хүчийг яасан бэ? Та нарт өгөгдсөн гэж хэлж байгаа. Биднэрт өгөгдсөн. Яасан бэ? Өгөөмөр өгсөн байгаа зү. Тэр Петрийг өөрийг нь дахин амьлуулсан тэр хүчийг биднэрт өгсөн байхгүй бурхан. Өгөөмөр. Яагаад өгсөн юм? Яагаад бид тэр хүчээ бас ашиглахгүй байгаа юм? Ямар хүч барьчаад бид ашиглахгүй байна вэ? Тэр өмнөхөр шинэ оны ихэнд бид нар мэдлээ ш. Биднэрт ариун сүнсний хүчийг өгсөн юм байна. Энэ хүч чинь тэр нөгөө хизээж босоогүй хөлгөн ишгэлж байгаа хүнийг тэр дор яасан байна? Хүч ороод боссон байгаа зү. Ангахын үед боломжтой юу? Боломжгүй үстэй хөлгөө хүн дахиж хөлдөө орох уу? Болохгүй шүү дээ. Зүгээр тэр дороо хүч орж байгаа байхгүй юу? Тэр тийм хүч байхгүй юу? Тэр дороо нүдэн нэгдэн тэр дороо чихэн сонсдог тэр хүч байхгүй юу?
Тэр дороо тэр хүн яасан бэ? Бурхныг магтаж байгаа өстэй. Петрийг магтаагүй тийм. Яг тэгвэл тэр хүн зүгээр л махан биеийн тэр хүн байхгүй юу? Янзмаач гэсэн зүгээр л нэг махан биеийн хүн. Хаавга Америкт байж байгаа. Та нар дэлхийн олон өнцөг бус болгоноор сууж байгаа бүгдээрээ. Тэр тэнд байгаа хүнийг идгэх ямар ч боломж байхгүй. Идгэр чөлөөлөгдөж байгаа. Ариун сүнсээр биш бол энийг хийх боломжтой биш. Тийм учраас би ариун сүнсээс гуйдаг. Ариун сүнс минь эзэн минь та өнөөдөр хичээлээ заагаач. Тэр өнөөдөр та энэ хүмүүсийг идгээ чөлөөлөж гэж гуйдаг. Тэгээ надад ямар нэг уучлаагүй юм байвал сануулж өгөөч. Би бас цэвэр ваар байя гэд гуйдаг. Гэхдээ үнэндээ миний ямар байх нь хамаатай биш үү гэжтэй. Питер тэрийг үгүйсгчлээсэн. Тийм үү? Зөвхөн Питер биш шүү дээ. Бус нь бүгдээрээ үгүйсгсэн шүү дээ. Хаан цогсчээс явах нь ч гэсэн. Тэр энэ цаг мөчид үнэхээр биднэрт өгөгдсөн хүчин төлөө баярлалаа эзэн. Тэгээд үнэхээр бид нарыг сул дорой дахин бүдэрдэг, дахин үгүйсгдэг байсан ч гэсэн бурхан яасан бэлээ? Аварсаар, бурхан чөлөөлсөөр, бурхан биднийг дахин хэрэгэлсээр байдаг. Бурхан дахин боломж олгож идэг. Гурвантаа бүдэрсэн ч боломжийг олгож идэг. Тэгэхээр үнэхээр энэ цаг мөчид баярлалаа. Тэгээд энэ хүчийг бас аваагүй. Үнэхээр Иесус Христийг хүлээж аваагүй хүмүүс энэ дотор байх юм бол бас үнэхээр Христийг чин сэтгэлээсээ хүлээж аваасаа. Христ дандаа зүрхэн дээр тогшоод, хаалган дээр тогшоод байж идэг. Хизээж дайрч орж ирдэггүй байхгүй. Тэр хүчтэй дайрч орж ирэхээр хүчтэй мөртлөө дайрч орж ирдэггүй. Тэгээд би зүрхэн дээр нь тогшч идэг. Юуг тогшдог вэ гэхээр үнэхээр чи миний зүрх сэтгэлдээ намайг оруулаач гэж хэлдэг. Дараа нь та нар ариун сүнсийг гуйж авч болдог Иесус Христээр. Тэгээд дамжуулаад үнэхээр Бурханаас авч болдог. Тэгээ ариун сүнс бол үнэхээр гайхамшигтай нэг маш гоё нэг. За ингээд хичээлээ дуусгаад үнэхээр бидний үнэхээр гэрчлийн цаг байгаа. Энэ нөгөө хөлн гэсэн хүн Бурханыг магтаад орсон гэж хэлж байгаа үстэй. Тэгээ айсан тэр хүн айхгүй тэр чинь хөлгүй байж байгаа хөлдөө зогсож чадахгүй байжсаа зогсдог болчихсон. Тэр хүн чи юунаас айх юм? Бурхан намайг эдгэсэн гэж баярлна үстэй. Тийм учраас яг эдгэрэл чөлөөллийн одоо та нар гэрчлэлтэй бас бити айгаараа. Ихэнхдээ эдгэрлийн гэрчлэл бол маш чухал байдаг. Ягаад гэвэл олон хүн яадаг вүлээ? Итгэлийг өгдөг, Бурханд алдрыг өгдөг байгаа. Тийм учраас маш чухал. Тэр нь хаа хизээ идэх нь ерөөсөө сонирн биш. За хүмүүсээ гэрчлэлийн цаг байна. Манайхан за шинэ оны минь за хаанаас орж ирж ин хараадахын хүмүүсийг Энэ оны мэндэ, шинэ оны минь за энэ тоглогч дорнодын залбир хийсэн шүү хэдэн өдөр дутуу чөлөөлөгдсөн шүү тоглогч. Харин тийм ээ, эгч нь бас чөлөөлөгдөөд л байгаа. Нөгөө олон жилийн өмнөх нөгөө хагцал үхэл тэр юмаа санаад би бас чөлөөлөгцөө. Нөгөө олон жилийн бүр 30 гаруй жилийн өмнө ахын маань нэг охин насураад хүүхдийн би аваад хардсан. Тэгээд 6 сартай болоод нас сурцсан. Дараа нь баг 20 жилийн өмнө тэгэхэд байна баян улд тэр эмч жаргал гэж эмч байсан юм аа. Тэгээд дараа нь манай энэ байшингийн цонх янзалдаг хүн цусны өвчтэй хүүхдээ хайчихсан. Орхиод явцсан юм аа манай. Тэгээд би бас тэр хүүхдийг хардаг байсан. Тэгээд тэр хүүхэд маань цусны өвчтэй сар болгон эмнэлэгт хэвтдэг байсан бид хоёр. Тэгээд тэр маань нэг 3 жил бидэнтэй цуг амьдраад тэгээд нас сурсан юм аа. Тэгэхэд яг нөгөө баян улд тэр байсан эмч яг тэр эмчтэй таараад би өөр ямар муухай эмч вэ гэж бодож иж үлээ. Тэгээд одоо тэр маань гэн санагдаад сануулаад бурхан одоо тэгээд нөгөө нэг би айгүй гашуудж исэн л да тэр хүүхдүүдээ нас урахад. Тэгээд нөгөө тэр цусны өвчтэй хүүхдийг үл ээж нь угаасаа нас урах юм чинь гээд ээж нь хайчихгүй юу да аавд нь. Миний ээжийн дүүгийн том зэхүү байсан. Том зэхүүгийн хүүхэд байхгүй. Тэгээд тэр аав нь орхиод ирэхгүй авахаа болоод тэгээд манайд байсан байхгүй. Тэгээ би биеэрээ дүүрэн гисээр юм яр шарахтай. Тэгэл би ээжийнхээ өөрт хийгээл унтуулдаг байсан чинь нэг өдөр ээдээ гэж над руу ингээл тэгээ би өөртгөж унтдаг болоод тэгээ би нөгөөдхөө тэврээл лам даваашиж үлээл гэж барьдаг байсан. Тэгээд
тэр маань санагдаад би жоохон чөлөөлөгдсөн дөө ер нь. Тэр л санагдсан байхаа да. Энэ юм аа. Тэгэхгүй шүнжэнгөө л говьд Дорнод аймаг таныг зүтлээл залбирсан нэг 2-3 өдөр. Тэгээд ямар ч байсан За би нөгөө өрийн цавд байдаг дүүтэйгээ бид хоёр онлайнаар холбогдож ах トゥ нарынхаа төлөө айгу залбирж байгаа. Амен. Ямар ч байсан Би одоо тэгэхээр энэ маш чухал чөлөөлөгдөж идэгрэх явдал маш чухал. Яагаад гэвэл та нар маань өөрөө бүгдээрээ лидер удирдагч нар байгаа, иш үзүүлдэг, бас сайн мэдээнд явдаг хүмүүс байгаа. Тэгэхээр та нар эрүүл байх юм бол илүү их сайн явна үсттэй, илүү чөлөөтэй явна үсттэй. Тэгээд бас хүчийг олоод өөр хүмүүсийг идгээдэг, чөлөөдөг болчвол тэр хүмүүс чинь илүү итгэнэ үсттэй, илүү Иесусд итгэжтэй хурдан. Өө эн чинь зүгээр нэг өгцөн нөгөө нэг шавар бурхнаас ялгаатай юм биш, тийм чинь амьд юм биш дээ гэж бодно үсттэй. Ялгаатай. Тэгэхээр нөгөө ялгаатай юм барьчаад адилхан юм хийгээл адилхан юм яриад ах юм бол хүмүүс ялгахгүй байхгүй. Гэтэл харин амьд бурхны хүч нь байж ах юм бол ялгана. Энэ учраас та бүхэн маань итгэж чөлөөлөх явдал маш чухал байгаа шүү. За дараагийн гэрчлэлийг авъя. За адиагч гэрчлэл гэж гайваргаараа. За адиагч маань цолоосоос орж ирдэг байгаа. Анмитигээр та нар гайхаж магадгүй хүмүүсийг би оюун дуулагчийг хараагүй шүү дээ. Адиагчийг танихгүй шүү дээ хүмүүсээ. Онлайнаар ингээд таниад байгаа адиагчээ гэж яриад та нар нэг таньдаг хүн яг бас хүнсээр таньдаг байхгүй юу? Бид нар нэг сүнстэй, нэг баптизмтай. За адиагч энэ анмитигээр микрофон дээр улаан дээр нь дарчих адиагч. За дарах болж гин үү? За улаан дээр нь дарч чадах нь адиагч. Би энийг данч анмит хийждэг бол амар л байна. Данч тийм алга. Тэгвэл микрофон нээчихгүй. Адиагч бүр камера аваагаа юм. За адиагчийг яаж итэл өөр хүнээс гэрчил авч идэм юм адиагч. Хайч бүр алга болчих. Оо байна. За ханаас хүмүүс орж ич энэ оронд хаяа хилээд хий. За Эрдэнэ чимээ Канадаас орж ирж байна. Саруулууч Канадаас орж ирж байна. Сайн байна уу? Шинэ оны мэндэ. ID 70 сарантайг чим бэ? Арам ханд гэж хүн байна. Хотоос орж ирж байна. Баясгалан Барна болт гэж хүн ханаас орж ирж байна? Соня. 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 За ханаас орж ирж байна? Улаанбаатар. Улаанбаатараас орж ирж байна. За хулан Улаанбаатараас орж ирж байна. Манай Туягч DC-гээс орж ирж байна. Селигч Канадаас орж ирж байна. Амгаланч Улаанбаатараас байна. Тэндээс ханаас орж ирж байна. Ингээ өргөлөө камер нэг боломжтой нэгээрээ хүмүүстэй мэдлээрээ. За ганчим ханаас орж ирж байна. Сүги суграа Улаанбаатараас хорлоо германаас байна. Сайн амгалагч. За өөр хаан болорхон нараагч орж ирж байна. За адиагч тэрэ болцсон шүү. Таны видео болцсон байна. Ярээр адиагч. Би юу яасан маа гэрчлээ ярих гэдэг. Би нэг дүүгэл дээр нэг очиж чонсон байх. Манай дүү нэг ажил төлөв яачаад. Тэгсэн чинь тэдний гэр хороолт байдгийг. Тэгээд Jesus гад гараад явсан чинь нөгөө харанхуй болцсон байсан. Тэгээ явж исэн чинь 2 метр гаруй тийм нөхөн дотор унчихгүй юу? Тэгээд доош оронгууд надад болсон юу бодсон вэ? Есүс бодсон. Тэгээд яасан түүний хөл юм дуурж бариагүй. Тэгээд гаргасан чи гарч чадгүй нөгөө өндөр 2 нэг таг жолонгийн нөх байсан байхгүй юу? Тэнд дотор унчихсан. Тэгээд ажиллашгүй хүүхдүүд нөгөө гадаа тоглоод явжсэн орж ирсэн чи яаж ч байсан чи гадар доороо харахгүй яасан гэх нөхөр онцлоо. Тэгээд би залбирсан байхгүй юу? Ухнаас тэгээд миний гар хөдлөж явсан зүгээр тэр нөхөн зур унчаад. Тэгээд жоохон одоо би наатал нуруугаар юу гэдэг хаяа өвчтгий. Тэгээд бас залбирдгийг. Ухнаа таа гэж өгч. Тэгээд бүрэнтэй би хамгийн гол нь энд яах гэж яг багшийн үгийг сонж
Бурхны илүү сайн мэдж бурхан сүнсээ бас түүнийг ойлгохын төлөө би сургалтанд яваад маш их ивэл ерөөл авч байгаа. Тэгээд манайх ганц уяа тэр бас залбирдаг байхгүй юу? Тэр өдөр миний хүүднүүл өвдөж айгүй гинттэй ч хүүдэн мөтөж айгүй өчс сэтэртийн өвдөжсэн чи би нэг булангаар залбируулсан байхгүй юу? Тэгээд залбирсан хүүд зүгээр. Амен. Хулан залбираад байгаа гэж одоо хулан ашгүй залбирлын ажлыг хийсэн байна. Амен. Баярлалаа. Харуулъя гэж голоо хийсэн шүү дээ. Яаж болохгүй бас зүрхгүй. Тэгээд цаатан хутандаа дийж байгаа. Эмийг яг төлөөд эмийн одоо хэцүү шүү гэх. Тэгээд үнэхээр хутандаа талхаж байна бас. Та бүгд үнэхээр ингэ гоё байгаад хүний үгийг сонсоод ямар гоё ивэл ерөөл авч байна гэсэн. Таны зүрх байгаагүй. Адиагчийн зүрх зүгээр үү? Миний хаяа тийм би яг энэ талаас нь ачаал өгöd байгаа юм биш үү? Адиагч. Наа зүрх чи их ачаал өгсөн байх шүү. Зүрхээ хамгаалах. Ингээд түрүүн зүрхээ хамгаалаа гэж хэлдэг. Яадаг үлээ амийн булгууд түүнээс урсдаг учраас зүрхээ хамгаалаараа гэж хамгаалт өгс төрийн 23 дээр байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө амийн булаг урсдаг учраас та зүрхээ хамгаална. Та зүрхэндээ гараа тавьдаг адиагч. Харин амсгаараа маш их тийм дарамт очилсан байх шүү. Тайвшраа адиагч. Амсгаараа тайвшраа. За яаж вэ? Ус гарч जैन те. Тайвширч जैन. За тэгээд тайвшаа сууж байгаараа би дахиад нэг гэрчлэл аваадах. Сайн байна уу? Намайг сонсож байна уу? Би орж холбогдож чадчихв. Саран гэрлэгч нэ сайн байна уу? Шинаны минь ханаас орж ирсэн? Багнуураас саран гэрлэгч нэ нөгөө гар үддэг. За. Нөгөө гар үдсэн их яасан? Гар нь үдсэн их чинь одоо яах вэ тэгээ? Гар нь үдсэн юу гэсэн? Тэрний дараа нэг би нэг залбираад та нэгд өдөр нэгэнд орж ирээ гэсэн шүү дээ. Тэгээд байжсэн чинь нөгөө нэг Эзекиэл 37-оор юу яагаад нэгэ байжсэн чинь гарлуу маань айгүй ингээд татаж бүр айгүй хөвцөө дараа нь айгүй хүлс гараад тэр шөндөө бараг 50 гаруй хоног нойргүй хонжсэн нэг шөнө нойртой хоноод тэрнээс хойш бас гайгүй нэг нойртой хоноод өвдөлтөө гайгүй байгаад. Унтах хоног гэсэн нэшгүй нойртой хонж байгаа юу? За амен. Нойрч бас чухал шүү тийм биз дээ. Тий. За. Ямаа тэгээд хай бүр халбагдах гэж бүр мөнгөн сая орж ирдээ. Хай орж ирв. За юмнууд нөгөө код бод нь өөрчлөлт. Тэгсэн. За. Манай сайна багш маань нөгөө ажилдаа болж хийж байгаа. Ажилдаа орж байгаа. Тэгээд одоо нэг шин зүүнтэй болоод шин ордог ажилдаа орсон байна. Би ямарсандаа орлогоо хүртэл хост болгож чадахгүй л байж энэ зүүмийн хоочийг олноо. Өчтөр орой гинт зүүмтэй болсон бохгүй бидэд. Тэгээд за адиагч тэгээ сууж гараа 50 сууш адиагч босоод яваад байна шүү та. Наад тэр явж яагаад босож яваад байна адиагч. За дахиад авъя. Богинохон гэрчлүүд гяс авчи. Одоо нэг гэрчлээ ав. Хөөе хулан гараар өгч байна. Манай хулан их идэвхтэй суудаг. Хулан нүдэн гайгуулсан. За хулаа ярэ бас хүний хөл идгээсэн биш залбираад. Ком ундаг юм аа. За. Ямар байна? За хулаа ярэ. Видео дуун яриад байгаа мөртлөө сонсохдохгүй юм хулаа. За. Одоо яар. Ярьж олж ийн хулаа. Хулангийн ээж нь туслаарай. Мьют хийж тэгээ дахиад unmute хийж тэгэхээр яа дээ болчтээ. Одоо unmute хийгээд үз. За одоо яар. Байна уу? Ярта. Хөрхөн ярьдэн ш тайж хулаа. Манай хичээл чинь жоохон хүүхдүүд орж ирээд байгаа. Одоо